За шинэ жилийн байс интро хэсгийн одоо өнгөнүүд бас байдаг. За тэрүүний бүгдээрээ бас сураад авчээ. Тэгээ доогоор тааб гарч байгаа. Тэгээ амархууч бас нэг тайлбарлахгүй удаан тоглоо үзүүлчихье. Доотлоо таабтай болохоор. За бүгдээрээ ингэ шинэ жилийн байсаа ахнаас нэг аялаад дуулаад тоглоод үзье. За ерөөсөө яг энэ дараалууд нөгөө давтагдаад явчихна. За эхлээд соль мажор. Ре мажор, за соль мажор. Дараа нь ля минор, до мажор, си минор, ре мажор. Тэгэхээр соль мажор, ре минор, ми минор, ре мажор. Тэгээд до мажор, си мажор, минор, ре мажор, соль мажор. Тэгээ дахиад авчиж. Соль мажор, ре мажор, ми минор, ре мажор, до мажор, си минор, ре минор, соль мажор. За яг энэ дараалал маш удаан явъя. Аккордууд нэг юм авах. За цохол маань 4-3 хэмжээтэй вальс учраас 4-3-т явна. За цохол маань яаж явж байгаа гэхээр доошо, доошо, дэшээ, доошо, дэшээ, доошо, доошо, дэшээ, доошо, дэшээ, доошо, доошо, дэшээ, доошо, дэшээ, доошо, доошо, дэшээ, доошо, дэшээ ийм цохолтой. За цохолтой ерөнхийдөө аккордууд дээр нэг удаа цохоо явчихна. Гэхдээ яг дуу эхэлж байгаа эхний аккорд дээр 2 удаа цохоод бусууд надаа нэг удаа цохоо явчихна. За яг дуу эхэлж байгаа сойл гэсэн дээрээ л 2 удаа цохолтод автна гэсэн үг. За бусдууд нь дандаа нэг удаа доошоо дэшээ гэдгээ нэг бүтэн гэж тоолж байгаа. Тэгээ дараа нь за гих мэтлэнгээс цааш явна гэсэн үг. Эхнийхээрээ л 2 удаа цохолтод автна. Бусдууд нь дандаа аккорд болгондоо цохолтоо нэг удаа бүтэн бүтээгээ тоглоно гэсэн үг. Манай сүгийн бичлэг та бүхэн таалагдвал бичлэгээ баруун доод бодонд байх 400 удаа өнгөтэй subscribe гэсэн төвшгөрийг үүнийхээ дараа хонхон дээр дарж
all гэсэн сонголтыг хийхээ мартаваа. Ингэснээр та бүхэн манай бичлэгүүдийг цаг алдахгүй цоо шинхэн хав хадагнаар нь үзэх боломжтой. Хэрвээ хонхонд дарахгүй хүүтэн бичлэг үзэн шүү. Мөн манай channel руу нэвтэр channel-д баруун дээд болон барих нөгөө subscribe гэсэн төвчийг дарахаа мартаваа. Үүнийхээ дараа мэдээж хонхонд дарж all гэсэн сонголтыг хийгээрэй. Мөн search хэсгээр давхад хүмүүс channel гарч ирэх юм бол нөгөө дөрвөлжин subscribe гэсэн төвчнүүдээр дараад хонхонд дарж all гэсэн сонголтыг хийхээ мартаваа. За ингээ та бүхэндээ баярлалаа.